хүүхдийн барай засалч Болормоо таныг студид орж байна. За сайн байна уу? Өглөөний мэндийг танд хүргэж байна. Сайхан амруу шинэ 7 өдрийн мэнд гэл. За чихвчээ зүгээд микрофоноо баг зэрэг өөртөө сунгаж ойртуулад. За та сонсож байна уу? Сонсож байна уу? Бургай сонсож байна уу? Өглөөний мэнд. За сайн байна уу? Өглөөний мэнд. За та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаа тий. Хизэнээс эхлэн хүүхдийн барай засал, асаргаа дархлаажуул чиглэлээр явав. Илүү одоо үзэгчтэй илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа яранда орё гэж бодож байна. За намайг Болормоо гэдэг. За энэ хүүхдийн барайг яг аль биесээр хийгээд бол одоо 8 жил болж байна. За өмнө нь болохоор бас их төвхтэй 2011 онд анх дунд охиноо гаргаад. Тэгээд дунд охиноо болохоор нэлийн нөгөө ачаалттай ажиллажсэн болохоор нэлийн тооноос өгөөд. Тэгээд тооноосноос олоо жоохон нэлээд хүндрэлтэй төрөөд. Тэгээд охин маань нэлийн асуудалтай, тархины даралттай, хүчил төрөгчийн дутагдaltaй нэлийн бүтэлттэй төрж исэн. Тэгээд маш зовёртой байсан. Тэгээд тэрний дагуу нөгөө эхнэлхээс хүүхдийн мэдрэлийн эмчд үзүүлээд хяналтанд яваад. За тэгээ манай охины болохоор нэлийн хүнд асуудалтай шүү гэдэг мэдээ эмчээс сонсоод нэлийн шокийн байдалд ороод. Тэгээд эмчийнхаа хяналтанд байнга тогтмол яваад за ер нь юу зүгээр эдийн өөрийнхөө хэмжээнд бас сайн судлаад тэгээд яг эхнэлхс дээр хүүхдийн сэргийн засах дээр хүүхдийн барай охиндоо хийлгэжсэн. Тэгээд тэр хугацаанд болохоор ингээл нөгөө наашаа цаашаа эмнэлэг рүү байнга явах маш хүндрэлтэй. Тэгээд тухайн үед яг ажиллаж исэн барай заслын хичээсээ уугаад тэгээ охиноо нөгөө гэртээ курсээр бариулдаг байсан. Тэр хугацаанд охин маань бүр ингээд нөгөө өдрөөс өдөрт үр дүн гараал, сайжраал. Тэгээл яг нөгөө 10 хоногийн курс бариагаар 4-5 удаа буюу 40-50 удаа охиноо байруулж исэн. Тэгээд миний охины нөгөө яг одоо хүүхдийн биеийн хөгжлийн хоцрогдол гэж юм ерөөсөө үсээгүй. Яг хүүхэд хэдэн сартаа толгоогоо даах хэвтэй, хэдэн сартаа өнхрөх хэвтэй. Тэ яг тэр хөгжлийн процесс нь хэвэн явагдаад эхэлсэн. Тэгэл нөгөө олон сарын хугацаанд ингээ охиныгоо яг яаж байрдгийг тэрийг ингээд хараад өөрөө тэрэндээ амар дуртай болоод тэгэл яг нөгөө өөрөө үзэж эхэлсэн л дээ. Тэгэл за ер нь энэ айгүй гоё юм байна. Хүүхдэд үнэхээр эмийн бус эмчилгээгээр асаргаа хийх юм бол хүүхд айгүй хурдан засардсан байна гэдэг ойлголтыг аваад тэгэл цаашаа сурч эхэлсэн. За тэгээ яг өөрийнхөө хэмжээнд болохоор эхлээд нөгөө найз нөхдийнхөө ах トゥ хамаатан задангийнхаа за өөртөөгөө хүүхдүүдийг өөрөө эхлээд барьж эхэлсэн. За тэгээ цаашлаа 2018 оноос эхлээд англи эдэг яг юм топ хүүхдийн беби массажны төвд яг ингээд нөгөө мэргэжлийн сертификат олгодог тийм сургалтын төвд манай нөгөө дүү өөрөө англид амьдардаг байхгүй дүүгээрээ дамжуулаад тэр төвтэй холбогдоод тэгээ сурч эхэлсэн. Вау, тэр их сонирхолтой. Хэдийн хугацаантай тийм бас мэргэжил жил орчин болсон. Яг жилийн дараа ихэд нөгөө шалгалт өгөхөд өөрийгөө эхлээд маш сайн бэлтжиж шалгалтаа өгөөд тэгээ яг аль биесны сертификат авчихсан. Одоо ингээл нөө бидний ярьдгаар жоохон ярианаас хазаач. Гэхдээ бид нар мэдээж одоо үндсэс дургу орно шүү. Орно гэдэг санаа зовх юм байхгүй манай үзэгчтэй. Гарандаа юмтай хүмүүс гэл нэг ярьдаг штэ. Одоо ингээл хүнийг барьдаг тийм. Тэгэд англи руу яг очиод ингээд мэрэгжлийн барай заслын чиглэлээр хүүхдийн ялангуяа тийм беби массаж ийм газар мэрэгжлийн сертификат авахд ер нь ямар хуу байсан бэ? Хэр одоо ялгаатай зүйлс тэнцээс олж сурж авсан зүйлүүд нас нэлийн өөр байсан уу? Тий, өөр байсан. Одоо манайх ч юм болохоор нөгөө нэг гартаа юмтай нэтрэг гэл явчихдээ шүү дээ. Тэнд болохоор яг шинжлэх ухааны талаас нь одоо энэ беби массаж гэдэг юм те хүүхдэд ямар үр дүн үзүүлдгийг энэ хүрлцэх мэдрэмжээр хүүхэд ямар өөрчлөлтөнд ордгийг те хүүхдийг хүрлцээд энэ булчин шүрмстэй ажиллахад булчин сулрахын хэрээр хүүхдийн тарих хөгжиж идэг. Жишээ нь беби массажийг хийхэд хүүхэд маш их хайрлах мэдрэмжийг авдаг. Тэгэхээр нөгөө нялх нэраагаасаа хайрлах мэдрэмжийг авж байгаа хүүхэд том болоод өөртөө маш ихтгэлтэй, өөрийгөө хайрлах чадвартай тийм хүн болж бий болж өсдөг гэдэг талаас нь
айгүй ихэн зааж өгдөг. Өстө сонирхолтой. Тэгэхээр бид нар өнөөдөр илүү шинжлэх ухааны тал руугаа тийм сонирхолтой бүр мэдээллийг өгөх нь гэж ойлгож байна. Тэгээд эхний асуулт юу гэж асуумаар байгаа вэ гэхээр ер нь одоо ингээ хажуудаа нэг юм хөөрхөн беби шиг ингээд юу тавьсан байна шүү дээ хүүхэлдэд. Тэгэхээр бид хэдэн настайгаас нь эхлээд хүүхдийг хэдэн сартаагаас нь эхлээд хүүхдэд бариа хийж массаж хийх нь илүү шинжлэх ухааны талдаа тийм мэрэгжлийн байдлаа их зүв байд юм болоо. За ингэдэг хүүхдийг яг нөгөө нэг төрсөн цагаас хойш за 51 дэх хоногтойгоос нь хойш нь барих нь зүв байдаг. Сар тэгэхээр 2-7 хоног гараад ирэх. 51 хоногтойгоос хойш барих нь илүү тохиромжтой байдаг гэж үздэг. Тийм. Одоо яг хүүхэд ихийн хөвлөгөөс төрөөд за сар орчмын дараа гэхэд яг нөгөө нэг гидсний одоо дүүрэлт те колик энтер янз бүрийн зовиоруудыг илэрч эхэлдэг байхгүй тий. За тэдрийг маань болохоор тэгэл нөгөө хоол хүүхдийг яг зөв нөгөө цагаар хоолж ийж за мөн дээрэс нь айгуу сайн нөгөө хөдөлгөөнтэй ийлж таалах массажлах нөгөө беби массаж те тэр юмнуудыг айгуу сайн хийснээрээ одоо нөгөө багаас нь аль болох няраа багаас нь хийх юм бол хүүхдэд дараагийн хөгжлийн хоцрогдол те янз бүрийн зовиорууд маань арилдаг. Яг тэгэхээр 51 дэх хоногоос нь хийх нь зүгээр. Харин таны сая ярьж байгаа нөгөө гидсний дүүрэн гэж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө төрсний дараа ингээл 14 хоногтойгоос эхэлдэг шүү дээ. Тэр үед нь бол гидсний илгээ бол бас хэдгэр нь хийх нь зөв шүү дээ. Хийх нь зөв тийм. Гэхдээ нөгөө нэг хамгийн гол юм цагаар хоолт. Одоо нэг хүүхч угаасаа хөхөх рефлексээр байнга ам нь ангалзаал те өлсцэн юм шиг ингээл итгэл байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр имийг айгуу сайн ээж өөрөө мэдрэмжээрээ айгуу сайн аргалаад яг цагаар хооллох хэрэгтэй. За эхлээд нөгөө замбраагүй хооллоо сурцсан хүүхд ч ерөөсө цаг тутамд хөхөх гээд идэх гээд байдаг. Тэгэхээр тэрийг аль болох холдуулаад тээврээ тайвшруулад тэ беби релакс гоё айн энэ сонсгоод тиймэрхүү байдлаар цагийг холдуулаад тах юм бол хүүхд ерөөсөө яг сурснараа л байдаг. За тэгэхээр 51 хоногтойгоос хойшоо хүүхдэд массаж хийх нэ. За тэгэхээр ямар массажуудыг хийх нь зөв байдгийг, ямар одоо массажнаас эхлүүлэх зүгээр байх уу? Энэ нь эргээд хүүхдэд бас ямар өөр өгөөжийг өгдөг талаар бас та дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За тэгээд нөгөө нэг яг тухайн хүүхдтэй зориулсан одоо яг нөгөө нэг хэр булчингийн чангаралтай байна те хэр зовиортой байна гэдгээсээ эхлээд за миний хувьд болохоор яг хөлийн хэсгээс эхлээд хөлийн уул хэсгээс эхлээд массажлж эхэлдэг. За хөлөөсөө дээшээ толгой ерөөсөө хөлийн үлмэнээс толгойн зулаа хүртэл массажлж өгдөг. За тэгээд нөгөө нэг массаж хийхдээ болохоор нөгөө тосоо бас айгуу сайн зөв сонгох хэрэгтэй. За тухайн хүүхдийн арсны онцлогийг бас харна. За хит харшилтай, хит мэдрэмтгий энэ төр хүүхд ах юм бол энгийн тосоор тий барих жишээний. За хэвийн арстай хүүхд ах юм бол одоо яг улиралдаа тааруулаад өвөл хавар намрын улиралд болохоор миний хувьд яг нөгөө адууны тос шар тосоо 5 хоногийн курс барианда зориулаад барьдаг жишээний. Одоо 3 хоногт нь адууны тос явуулагт 2 хоногт нь шар тос жишээний тий яг улиралдаа зохицуулаад. За дээрэс нь нөгөө нэг одоо энэ өвлийн хүүтэн одоо хавар энэ төр хүний дархлаа маш ундаг шүү дээ. Энэ үед болохоор нөгөө би хамгийн гол нь усан эмчилгээтэй айгуу сайн юу хийж явдаг. Ямар гоё юм бэ? Холбож явдаг. Тийм тэгээ усан эмчилгээндээ нөгөө борцоо ясны шөлтэй цайнд хүүхдэд оруулах жишээний. За тэгэнгүүт л нөгөө ясаа хүртэл сонгодог тийм улиралтай. За адууны яс хоньны яс те үхрийн ясны чөмгтэй тийм цайнд хүүхдийг аль улиралд оруулвал илүү тохиромжтой ингэдгээ сонгодог. За 100-ны цагт болохоор яг цэвэр чирэгжүүлэлт хийдэг. За 100 сайн чирэгжүүлэлт хийсэн хүүхд бол өвлийг маш өнтөд авдаг. Тэр бол бүр маш үнэн үр дүнтэй байдаг. Би одоо энэ чинээс нэг асуухад яг миний ойр хавийн хүмүүсээс ингээл харахад яг бариа гэдэг зүйл бариулаад зэсхийн би юусоо мэдэхгүй л байгаа. Яг мэдээж хамт байгааг болох мэдэхгүй л байна та. Гэхдээ нөгөө нэг сонсоогүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө би юу гэж асуух гээд байгаа гэхээр ер нь яг ямархуу тохиолдолд яг хүүхдийг ингээд бариацлалт одоо оруулах шаардлагатай байдаг. Ямархуу шинж тэмдгээр ер нь тэмүүлэлт юм бол. За тэгэхээр нөгөө нэг одоо няраагаас нь эхлээл яри те 51 хоногтоос нь эхлээл ярьлаа гэхэд нөгөө түрүү миний өөрийн нөгөө бодит жишээнээс л хэлэхэд ихэнх хөвлөд байхдаа одоо ээж өөрөө маш их ажлын ачаалттай байснаас болоод тоонустай те за тэгэл нөгөө нийгмийн стрессээс болоод их амирх тоонустай стресстэй байх юм бол хүүхэд маань
нөгөө булчингийн чангарал тий маш олон асуудлууд байдаг. За тийм тохиолдолд одоо нөгөө мэрэгжлийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө аваад за булчингийн чангаралтай хүүхдээ бол байруулах шаардлагатай. Ерөөсөө л нөгөө 51 хоногтой бие багасартаагаасаа байруулах юм бол тэр эмгэг өөрчлөлтүүд тодорхой хэмжээний эмгэг өөрчлөлтүүд засагдж идэгрэх бүрэн боломжтой байдаг байхгүй. Тийм одоо ингээл нөгөө за 2 сар гараад 3 сар хүртэл хүүхэд нэг хөөхөн толгоогоо даадаг байх хэвээр тий. Тэгэхэд ч одоо бол энэ нөгөө нэг хөгжлийн хоцрогдол гэдэг юм бүр маш их болцсон. 7 сартай гэхэд л толгоогоо даагаагүй хүүхэд жишээ нь байдаг тий. 4 сартай 5 сартай болцсон юм ямар ч өнхөрөх хөдөлгөөн байхгүй. Ерөөсөө л ингээд нөгөө нэг дээшээ хараад хөвтчихийдэг. Ямар ч гар хөдлөх хөдөлгөөн байхгүй. Эдгээр хүүхдүүд маш их байдаг байхгүй. Одоо бүр маш их ихсэн. Ялангуяа одоо ингээд ажиллаж байхад харахад бол ковидоос хойш бол энэ биеийн хөгжлийн хоцрогдол бүр маш их болчиход байна. Сая та нөгөө ярьж ин л да. Харцаанд оруулна, ясны шүлэнд оруулна гэх тэгэхээр энэ бол бас улирлаасаа хамаараад бас өөр байдаг байхын тийм их нарийн бас жаягтай байдаг байхын. Гэхдээ нөгөө талдаа би бас нөгөө хүүхдээ айгүй их юунд оруулдаг гэсэн харцаанд оруулдаг гэсэн л да. Манай ээж бас харцаа буцалгаал бит хоёр шүү нэрээ айгүй их оруулна би дуртай өөрөө тийм юмд. Гэхдээ нөгөө талдаа бас энийг жоохон үгүйсгсэн шинжлэх ухаан одоо талдаа тийм одоо тиймч зөв зүйл бишээ гэж хэлдэг эмч нарч юм уу эсвэл одоо яг энэлийн одоо судлаач гэдэг ч юм хүмүүс байдаг л та. Тэгэхээр та энийг бас юу гэж тайлбарлах вэ хүмүүстээ? За би өөрхийн хэмжээнд хэлэхэд бол ер нь ингэдэг. За яг нөгөө өөрийнхөө хийдэг процесс талаасаа ярихад одоо жишээ нь ингээд өвлийн улирал гэхэд чинь ладууны булууны ястай. Тэгэхдээ бид нар ясмасаа бүгдийг өөрөө бэлддэг байхгүй юу? Яг тухайн айлдаа очихдоо бүх ясаа өөрөө бэлдээд за энийг яг ингэж буцалгаарай. За нүддэг цай ашигланаа. Тэ пакеттай цай бити ашиглаарай. Яг тэгэхээр нөгөө нэг пакеттай цай маань одоо будагч бодис ихтэй байдаг. Тэгээд тэрийг дагаад нөгөө хүүхдийн арьс гэмтэх, хашил өгөх энэ төр асуудал байдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр тиймэрхүү юмд ингээд олон жилийн хугацаанд ингээд оруулаад одоо нэг 51 хоногтойгоос 2 сартаагаасаа байруулад одоо 4-5 нас хүрсэн хүүхдүүд зөндөө байна л та. Тэнгүүд нөгөө тэр яг бодит үр дүн байгаа байхгүй юу. Үнэхээр тэгээ нөгөө тэр хүүхд үнэхээр дархлаа нь маш сайн байна. Цэцэрлэгтэй хэвээ явж гин. Охтын ханиад хүрэхгүй бол биш. Тэгтээ ингээд нөгөө хамраас нусгойж төдий болоод өөрийн дархлааны систем нь ажиллаад аль болох хөнгөн тусдаг жишээ нь тий. Тэгэл айгүй их тийм ээжүүд нөгөө үр дүнгээ хийлдэг ихчээс та нараа ингэсэн чинь ийм байна. Ийм үр дүнтэй гэл баярлсан таларсан сэтгэлээ зөндөө явуулдаг байхгүй. Тэгэхээр би бол энэхүү эмчилгээ юундаа бол айгүй бахтам байдаг, бахархан байдаг гэж байна. Энэ эмчилгээ нь болохоор яг хэрэв хугацаанд явах хэрэгтэй байд юм болоо. Би сая ингээд сонсох нь болохоор 51 дэх хоногоос ингээд үргэлжлүүлээд ер нь бол өдөр болгон байх хэрэгтэй юм уу? Тэгээ ер нь курс гэхээр яг хэдэн удааг ярьж байгаа юм бол тий. Одоо нөгөө нэг тухайн хүүхдийн зовирг яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт за би ерөөхдөө яг 5 хоногор барьдаг. 5 хоног бариад 2 хоногт нь одоо юм бага сартай 51 хоногтойгоос нэг 6-7 сартай хүүхэд болтол нь болохоор тухайн хүүхэд үнэхээр булчингийн чангаралтай байвал baby spa-д оруулдаг байхгүй. Baby spa гэдэг маань нөгөө нэг юм бассейнд хөөгч зүгээд сэлүүлдэг гэсэн. За ингээд нөгөө нэг барай хийснийхаа дараа спад оруулахаар нөгөө хүүхэд маань булчин суларцсан учраас тэр усанд маш сайн дасгал хөдөлгөөний хийж чаддаг. Тэгэхээр нөгөө усанд хийсэн дасгал хөдөлгөөн чинь маш үр дүнтэй байдаг. Булчин маш сайн суларч өгдөг гэсэн. За тэгээ хүүхдээ ээжд нь хилээд үлдэн за гэжтэй одоо хоёул 14 хоногийн дараа эргээд чатар холбогдъё. За хүүхдэд маань ямар үр дүн гарсан байна. За хоёулаа 14 хоногийн дараа холбогдоход тухайн хүүхэд маань ахаад нэг шат тийш агсан байвал те. Тэгэхээр нөгөө булчингийн чангарал ихтэй байвал эргээд бит хоёр холбогдоод дараагийнхаа курс барианд орох жишээ нь. За баазрын булчингийн чангаралтай хүүхэд байх юм бол сарын дараа эргээд уулзах жишээ нь те. Яг нөгөө нэг тухайн бариулсан хүүхдийнхаа ээжтэй нь холбогдоод хөгжил нь ямар вэ? Тэрийг харж агаад дараагийнхаа курс бариаг. Дархлааны хувьд болохоор одоо нөгөө улирал болгон бидний дархлаа ундаа шүү дээ. Хүүхэд солигдох үед тийм. Улирал солигдох хоёр. Тэгэнгүүт нөгөө улиралдаа нэг удаа буюу 3 сартаа нэг удаа сайхан 5 хоногийн курс барианд ороод усан эмчилгээнд ороод явчих жишээ нь. Ер нь хэдэн нас хүртэл мэдээж хүүхдийн дархлаа болвол тийм
нас одоо томрох тусам л илүү дархлаа сууж идэг, өвчин одоо оройх нь харьцангуй багасч идэг тийм. Тэгэхээр тань дээр бас ингээд бариулж байгаа хүүхдүүд ер нь хамгийн томдоо одоо хэдэн нас хүртэл хүмүүс хүүхдээ бариулж байна тийм. Ер нь бол яг одоо яг нөгөө багаасаа бариулсан гууд маань одоо ингээд 2 3 дараа ингээд болцсон тий. Тэгсэн ч гэсэн ингээд нөгөө нэг бүр ингээд бариулаа сурцсан барай чигчиг дуудаад өгөөж барай чигчээр л бариулмаар байна ингээд амар хөөрхөн. Тийм тэгэл ингээд нөгөө чат мантар voice явуулаад барай чана та хизээ ирхүү би таныг санаад байна ингээд амар хөөрхөн штэ. Тэгэл нөгөө нэг багаасаа бариулсан болохоор нөгөө дээр яваал очдөг жишээ нэ. Тэгэл нөгөө айлын 2 3 хүүхдэлээ гэхэд нэгийг барьчаад нөгөөдүлийн үлдээх бас хэцүү тий. Алиг хүүхдийг алиг нь хэлчихэж болохгүй. Тэгэл за барья гэж тэгэл бариад өгдөө шүү дээ. Магадгүй биднийг бас үзэн суугаа. Гэхдээ нөгөө нэг хот хүрээ бараадах боломжгүй ч гэдэм үү тий. Эсвэл яг бариулах боломжгүй байгаа хүмүүст бас та яг бяцхан одоо зөвлөгөөнүүдийг тий саяхан төрсэн ээжүүдэд магадгүй яг бас нөгөө 51 хоногт гэсэн чинь 50 дахь хоног дээрээ явж иж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүс зориулаад бас зөвлөгөөг өгөөч. Яг энэ нөгөө хөөрхөн хүүхэлдээтэй ирсэн байгаа даа штэ. Тэгэхээр ер нь ямар алхмаас за ямар ч байсан тосоо их зүг сонгох нь зөв баах нь байна. За тэгээд мэдээж орчныг бас бүрдүүлэх шаардлагатай бах тийм. Миний одоо мэддгээр гэдэг байгаа штэ. Тэгэхээр бас мэрэгжлийн үнээр тийм хүнээс асуу хэдүүлээ хамтдаа сурын хамтдаа тийм. За шууд энэ дээрээ хийгээд тийх үү. За тэг. Та хөвчөө таалахгүйгээр хажуу тишээ жоохон саналаа болгоос очиж бол. За болно. За ингэдэг нөгөө та юу ачих микрофоноо дээш нь сунгач дөө. За нөгөө анх удаа гэдэг шиг амар сандралтай шүү. Зүгээр энэ ер нь их тийм зүгээр шүү. Стожик тайм байна. За ингэдэж штэ нөгөө нера хүүхдийг за анх удаа төрсөн ч бай. За зарим тохиолдолд тоолжлын зайтай төрсөн тий. Зүйтэй. За баярлалаа. Хүүхэд усанд оруулна, нера хүүхдийг усанд оруулна гэдэг ер нь бол амар юм проблем болцсон байдаг тийм ингээд алдчих гал унгаачих гал амар эвгүй байдаг гэд. Би болохоор яг нөгөө хүүхдүүдтэй үйлчлэхтэй яг энэ неран зориултын бан авч явдаг. Энэ болохоор 45 градусаар хэвддэг. За нера хүүхд усанд оруулахад ээжд нөгөө нэг бусдын тусламж шаардлагагүй гэсэн үг тийм. Хүүхд маш 50 усанд ордог. Тэгэхээр нера хүүхдийг нөгөө 50 усанд оруулснараа хүүхд маань маш сайн хооллож, маш сайн унтаж амарч чаддаг. Ягаад гэвэл хүүхд ч угаасаа нөгөө ихэн хөвлөд усанд л эсэн шүү дээ. Тэгэхээр нерага зөв усанд оруулахын тулд за одоо жишээ нь харцаач бай. За энгийн усч бай тий. Зүгээр нөгөө нэмгэн миний энэ даваа жоохон зузаатчлаа. Нөгөө нэмгэн Орос даваа гэдэг шүү дээ. Нэг бол нэмгэн нөгөө мөслийн даваа ч гэсэн болно тий. За тэгэнгүүт хүүхдийн нерагийнхаа нөгөө гарын сайхан ингээ зөөлөн сайхан үлгэдэж өгөө. Даваагаараа сайхан үлгэдэж өгөө. Гараас авчихгүй байх нь шүү дээ. Гараас авчихгүй сэргийлэх нь. Өөрөөсөө зочоод идэг тийм ээ. Рефлексээр. За тэгэнгүүт нөгөө сайхан усандаа за усныхаа градусыг болохлоор байна штэ 37-оос 38 градустай. За тэгээд нерага эхлээ сайхан толгойг нь угаан тий. За толгойг нь угаах 38 гэдгээ яаж мэддэг вэ? Одоо манай ээж болохоор ингээд тоогоор үзэгддэг гэсэн юм байна. Одоо ч нөгөө юм хөгжөөд градус хэмжиж байгаа тийм ээ тий. Тэгэл ер нь бас нөгөө ихийн мэдрэмж гэдэг бас айгуу чухал тий. Ингээд усандаа гараад үрж үзээл за ус маань ер нь яг ямар хэмжээнд байна. За тэгээ эхлээ сайхан толгойг нь угаана. Толгойг нь угаахтаа хүртэл нөгөө массаж роллер одоо бас гарцсан шүү дээ. Хүүхдээ эйгүү сайхан массаж роллер угаангууд нөгөө неран хаг маань массаж роллер аягүй сайн арилж өгдөг. За тэгээ сайхан юугаа толгоогоо сайхан угаачаад за тэгээд нөгөө сайхан булхан усандаа эхлээ хөлнөөс нь ахвала зөөлө оруулах хэрэгтэй. Тасгах байдлаар тийм зөөлө. Тэгэхгүй нөгөө пүл цүлгээл оруулчихар чинь хүүхд чинь цогцоож уйлаад стресстэй орно шүү дээ. За тэгэнгүү сайхан зөөлө оруулаад усаар сайхан шавшаад за тэгээд юу янгууд нэраа маань нэлээд сайхан тайвширч өгнө. Нэлээд сайхан тайвшраад өрөнгөт нь за тэгээд нөгөө нэг хөөстө угаалга хийх бол хөөстө угаалга хийгээд за би болохоор яг нөгөө нэг харцаанд яаж оруулдаг талаар нь илүү зөвлөчээ. За окей. Тийм. Эхлээд толгоогоо шавшицсан шүү дээ, тий. Тэгэнгүүтээ сайхан харцаандаа оруул суулгаад харцаандаа оруулж суулгахдаа харцаанд орж байгаа тохиолдолд градус маань жоохон өндөр шүү. За. 30-с орчин байсан дээр. 1 2 3 градусаар арай илүү халуун. Тэгжээж нөгөө нэг 10-аас 15 минут шавших замаар
нэлээд сайн тухтаа удаан оруулж иж илүү үр дүнтэй гэсэн. Зөв. Тийм. За тэгээ сайхан шавшаад ирэнгүүт аяанда нөгөө няраа маань ившээгээл аюугаа 50 мэдрэмж аваад л зарим тохиолдолд няраа маань ингээд усанд оруулж яхад бүр хорхороо дунтах жишээ нэ. Үгүй ямар хөөрх юм бэ. Тэгээ нөгөө амар уйлдаг байсан хүмүүс чинь цай майнд ороод ирэнгүүт мөн цаанаасаа бүр амар гоё кап аваал тий. Тайшраад амар хөөрхөн штэ. Өстө хөөрх юм. Тэгэл юу ангуут нь сайхан суг муух тий цаймаа вентрийн сайхан шавшаад за тэгээд нөгөө нойтоо алчуураа сайхан авч агаад за 15 минут түрээтэй тасралтгүй шавшаараа сайхан тэгээд нөгөө манай ээжүүд харьцаанд оруулаад ясны шүлэнд оруулахаараа цайгаа чамчин штэ нэг тал ирээтэй цай чамчаа дээрээс нь ус нэмчдэг байхгүй юу. За. Ерөөсөө тэгэж ус болохгүй. Тийм нөгөө нэг цайны чи сайхан өнөр тий бүх сайхан юм нөгөө түүх устай хойлтгоор чинь онцгой болчихдог байхгүй. Тэгэхээр зэрэг айл болох цайгаа ахиуган чанаал сайхан эртхэн бэлдээл тал нь хүүтэн тал нь халуун байж байгаа сайхан сэлгээд оруулчих. Тэгэхгүй бол манайхан шууд ус ичдэг байхгүй. Тэгэл нөгөө намайг очиод ангууд тэгчээ цайн жоохон халуун базаа дээрс нь жоохон ус ичээ гэдэгдэг байхгүй. Үгүй эмээ ус ерөөсөө хийдгүй шүү. Тэр бас нэг алдаах нь тий. Тэр бас нэг алдаа. За тэгэнгүүт бас нөгөө нэг усанд оруулахдаа нөгөө айд сандраал нөгөө хамаг гар хөлийг сарвалзуулаад тий. Тэгэл оруулчингууд чи хүүхд чи амар стресстэй орчиж байгаа. Бараг тайвширхаас илүү. Тий тэгээ нөгөө олон минут уйлуулаад ахаар чи хэцүү ш. Тэгээ за шиг аваад шууд яачи гэл тэгэл дутуу орох жишээ нь тий. Тэнгүү сайхан бүтэн сайхан оруулаад за тэгээд нөгөө нэг аль болох харцаанд, ясны шүлтэй, борцаанд энэ төр орохдоо салхи ахуулж болохгүй. Тэгэхээр нөгөө нэг тухайн өрөөний температур маань 25-аас дээш градустай дулаан байх хэрэгтэй. Ядангуяа няраг оруулж байгаа бол маш сайхан дулаан температур аягуулсаа үүсэх хэрэгтэй. За тэгээд няраагаа усанд оруулчаад нөгөө нэг юугаараа бааны алчуураараа айгуу сайхан зөөлхөн толгойг нь эхэлж ороогоод за тэгээ бүтэн биеийн сайхан ороож аваад тэгээд нөгөө нэг юунаас цаанаас гаргаж ирээд алчууранд боочно штэ. Алчууранд боочоод манайхан жоохон байж байгаад ингээд шууд алчуурыг авчдаг байхгүй юу. Тэгэхгүй нөгөө алчууранда хамаг чийг айгуу сайн удаан алчууранда шингээж өгнө штэ. Шингээж өгчөөд за тэгээд доороос нь ахуулаад нөгөө өрөө манд дулаахан учраас доороос нь ахуулаад массажлж эхэлнэ. За. За тэгэхээр нөгөө нэг бааны алчуураа аль болох авахгүйгээр энэгээр ингээ хучаастай байлаа гэхэд доороос нь алчуураа аваад за ингээд хөлийн улнаас нь ахуулаад багаар массажлж өгнө. За хүүхдийн барайг болохоор дандаа бүр юу дугуй хэлбэртэйгээр шааргадж массажлдаг. Дугуй хэлбэртэйгээр тийм ээ. Ингээ шааргадаад зөөлөн массажлна. Уул надад яг айгуусан харагдаад байна л да. Манай үзэгчдэд харагдаж байна уу? Харагдаж байна. Надад харагдаж байна. Одоо яг харагдаж шүү. Аха. За ингээ сайхан массажлаад өгнө. Ер нь бол дөрмөн нь бол жоохон ингэж дугараг байдлаар доошоо дээшээ мэшиг гэхгүйгээр ахна шүү дээ тийм. Хөлийн уулыг бол ингээ сайхан массажлна. Ямар гоё яригдж байна. Хөлийн ууланд чинь нөгөө бүх мэдрэлийн цэгүүд эдэн шүү дээ тийм. Тэгэхээр энийг маш сайхан массажлж өгнө. За болж өгвөл нөгөө хүүхэд маань юугүй харшил энтергүй болвол тий нөгөө хөрөгчнөөс шууд гаргасан шар тус биш. За шар тусыг болохоор аягүй сайхан тасалгаанд гаргангуудаа пэйжэнд сайхан халаачдаг. Тэгээ нэлээд шингэн төлөвтэй болчих ш тий. Тэгэнгүүт шар тус маань маш сайн халт сайтай учраас сайхан хөдлийн улаан сайхан массажлаад байгаа. Цэвэр шар тус ахна шүү дээ тий. Цэвэр шар тус. Хуршсан удсан шар тусаар барих юм бол нөгөө шар тус нь харшил ам сэдрээд өгтартай. Тэгэхээр аль болох цэвэр шин шар тусаар байхыг бодорой. За тэгээ хөлийн улнаас эхлээ массажлаад за тэгээд няраагаа дээш нь харуулаад за ингээ хөлнөөс нь эхлээ массажлж өгнө. За дандаа гадагшаа байралтай. За. Дандаа цагирах дугуй. За энэ чиглэнгээр хөлийг ингэж массажлна. За дараа нь гарын массаж өгдөг. За гарын массаж мөн адил ялгаагүй шарик хэлбэрээр. За гарын алга юм уу сайн массажлаад өгөх хэрэгтэй. Гарын массаж гэх нь бас юунд илүү эрэг сайнуулдаг вэ? За одоо ингээд гарын алганыг массажснаар ер нь бол яг массаж чинь одоо нөгөө хүний цусны эргэлтийг сайжруулна тий. За мөн гарын алганд ингээд массажлахаар одоо нөгөө нэг уушгины судал модал гэл аюу олон цэгүүд байна л да. За тэдэр мэдэрт маш тустай байдаг. За ингээд нөгөө нэг нира маань өөрөө гараа хатгах рефлекстэй байдаг.
За тэгэхээр аль болох сайхан зүйл халуун орчны асуушлаад хүүхдийнхээ булчин аягүй сайхан судлаад өгөх хэрэгтэй. За тэгээд энэ хэсэг рүү мөн адил гадагшаа байралтайгаар цагирах хэлбэртэйгээр массажлж өгнө. За тэгээ хөвлийн цэг. За тэгтээ хэдүүлээ нөгөө нэг харцаанд ороод гараад ирсэн хүүхдийг бол хит удаан байлж болохгүй. Тэгэх юм бол даарах учраас доороос нь эхлээд юу вэ? Хувцсыг өмсгөө. Массажлсан хэсгийнхаа хувцсыг нь өмсгөж гэнэ шүү дээ, тийм. Жишээ нь өмсгөөд тий. За тэгээд цээжийн хэсэг дандаа их сэлбэртэй. За ингэж массаж хийснээр яадаг вэ гэхээр хүүхд маш хайрыг мэдэрч идэг. Хайрлагдж байгаа мэдрэмжийг маш сайн авдаг гэсэн. За тэгээд мөн дээшгээ нүүрэн хэсэгт болохоор одоо бидний нөгөө нэг дархлааны 8 цаг гэж байдаг шүү дээ. За нүүрэн хэсэг явлаа. За хөмсгөн дээр хөмсгөний дотор талын цэг нар 103, нар 3. За хамрын гадна талын угуул цэлбэр явлаа. За уруулын дотор явлаа. За хоолой түнхний хэсгийн цэг явлаа. Чихний артлын цэг явлаа. За гарны эрхийн уруу 7 хорооны хос цэг дандаа 8 хос цэгүүд голын цэгийг массажлана. За багасартай хүүхдийн толгойг барихтаа учиргүй амар бариадах шаардлагагүй. Ерөөсөө нөгөө хурууныхаа өндөгний тархины судасны хааны дав зөвлөлт хийгээд тархины цусан хангамжийг сайжруулад. За ингээд барих жишээ. За ингээд ерөөдөө дуусч юм да. Яа, гоё юм бэ. Хараадахад бүр өрөөж барилнаар санагдaltaй. За ясаа хөвчөө тий. Гэтэ нөгөө нэг бас яг массажийнхаа явцад аюу гоё нөгөө релакс ай тавьчихаар бас гоё орчин бүрдүүлээ тий. Орчингоо бүрдүүлээд гэрлийн багсгаал, хөшгийг хаагаал, бүдгрүүлээл тий. Тэгэхээр микрофон өөрлөгөд доош нь. Хүүхдүүд яг энэ үед бол үнэхээр яг гоё тайвшраад зарим нь бүр усанд орж явахдаа хүртэл хорхирдаг гэж штеп. Тэгэхээр амар кайфтай штеп. Та бас кайфэрж байгаа хүүхдүүдийг харж бас кайф аваа тийм. Унтж байгаа. Тэгэл яг нөгөө бариагаа хийлгээл ингээл нэг нүдэн анилдаал тийм ингэж байгаа мэдрэмж аюу гоё байдаг. Тэгэл яг бариа игээл дуусан гот нөгөөт маань ингээ шүлс мөс нь гойццгийг унтж байгаа. Одоо тэгэхээр энэ бариаг ерөнхий бол за өөрсдөө ингээд нэг жоохон хэрэгжүүлье гэж бодох юм бол 7 хоногийн хэдэн өдрөнд тохиромжтой вэ? 2-3 өдөр үү эсвэл ямар вэ? Одоо яг нөгөө нэг иймэрхүү курс маягаар өөрсдөө юу явуулах тийм хийвэл тийм ерөнхийдөө яг дархлаа дэмжинэ гэж бодож байгаа бол нэг сарда 5 хоног хийчихээсэ тий. Тийм. Одоо би нэг юм асууч. Одоо орчин үеийн эцэг эхнэр ч гэх юм уу те ер нь одоо ингээд яг ингээд барай заслаа өөрсдөө хийх гээд ч юм уу тэрэн дээр бол нэг гаргадаг нэг тийм төгөөмөл алдаанууд нэг ерөнхий юу гэдэг вэ? Бас мэдээж хэрэг алдах байхаа манайх. Сая жишээ нь ингээд нэг харцаагаа устаа холж гин гэдэг чинь тэгэхээр таны бас анзаарж байгаа те нэг жижиг ангилтын байлээ. Одоо ч нөгөө нэг гадуурч нэг айгүй тийм онлайн тийм одоо хүүхдийн массажны нөгөө сургалтууд бас бий байдаг болсон шүү дээ тий. Тэнгүүд манай сурсан ээжүүд бүр зөндөө идэг. За. Зөндөө идэг. Тэгтээ яг нөгөө нэг хэрэгжүүлдэг нь ер нь л 20% таа шүү. Би ууг нь хичээ ингээд сурцсан юм аа. Тэгтээ ингээд болдгүй юм манай хүүхд ингээд уйлаад идэг. Тэгээ уйлаад харин болчдөг гэдэг ч байгаа байхгүй. Хүүхд ч угаасаа л анх юу яах та тасаагүй учраас уйлна. Тодорхой хэмжээнд уйлна. Эхний өдөр уйллаа, хоёр дахь өдөр уйлт багасна. 3 дахь өдрөөс уйлдгүй байна. Тэгээд 4 5 дахь өдрөөс унтдаг байна. Яг жишээ нь хүүхд ерөөсөө л сурчдаг байхгүй. Ерөөсөө л сурна. Үнэхээр барахгүй л эхлээд мэрэгжлийн үнээр нь дасгуулж хагаад араас нь би одоо тэгээд нөгөө нэг байнга хилдэг байхгүй. За мэдөө юу ягаараа энэ мэтчлэнгээр хүүхдээ сайхан бариад агаараа асраад агаараа тий. Ерөөсөө асаргаа хийсэн хүүхэд өвчлөл бүр шал ундаа идэв шүү гэд хэлдэг. Яг үн тийм эмчилгээ асаргаа хоёр ч хамтдаа байж ээж тий үр дүнтэй гэд тий. Одоо нөгөө нэг хамгийн эмийн бус эмчилгээ чи ерөөсөө л асаргаа суулгаа бариахгүй. Яг үнэ. Таны хувьд болормагчийн маань хувьд ер нь ямар хүүхдүүд яг энэ бариацлыг сонгороо их үр дүнтэй шүү гэд тий бас олон жилийн хугацаанд хүүхдүүдтэй тулж ажилласан хүний хувьд бас зөвлөх вэ. За одоо нөгөө нэг түрүүний яриад байгаа манай ээжүүд юу яах хэрэгтэй. Одоо нөгөө нэг
бид нар эмнэлгээс гарахаар ягаан дэвтэр гэдэг өгдөө шүү дээ эрүүл мэндийн. За тэр ягаан дэвтэртэй бас айгуу сайн ажиллаж явах хэрэгтэй. Ягаан дэвтэр дээр нөгөө хүүхдийн хөгжил өгдөө шүү дээ. За таны хүүхэд 2-3 сартаа толгоогоо дааж гин үү? Тодорхой хэмжээнд дааж гин үү? Тэ. За 4 сард таны хүүхэд эргэх хөдөлгөөн хийхэр үйлдэл хийж гин үү? Тэ. За 6 сартаа таны хүүхэд одоо нөгөө нэг бага хэмжээний суух, тэ, мөлхөх ийм шинж тэмдэг байна уу? 9 сартаа таны хүүхэд юм төвшөө зогсож чадж гин үү? Энэ хөгжлүүд бүр одоо бол ялангуяа бүр маш чухал болчиход байгаа. За хэрвээ хүүхэд нь тех хөдөлгөөнөөс хоцроод ирэх юм бол за хамгийн эхлээд мэргэжлийн мэдрэлийн эмчт үзүүлчих. За мэргэжлийн мэдрэлийн эмчт үзүүлэнгүүт эмч аяандаа зөвлөмж өгч шүү дээ. За хүүхэд чинь тодорхой хэмжээнд булчингийн чангаралтай эмч гэдэг юм уу те. За барианд явах хэрэгтэй. Ингээрээ тэгээрээ гэдэг байхгүй. Одоо жишээ нь одоо над руу холбогдонгот би эхлээд хүүхдийн зовирыг асуудаг. За яг ямар зовир? Шууд нөгөө сайн манай ихч барай хэлгийн цаг авъя гэж шууд гэдэг байхгүй. Тэгмээ ямар зовиртой хүүхдийн яасан ийсэн тэр юм айгуу сайн нөгөө зөвлөмж ярилцчихэж. За ингээд манай хүүхдийн ингэсэн юм шиг байна. Манай хүүхд ер нь булчингийн чангаралтай юм шиг байна гэдэг байхгүй. Тэнгүүд нь за хааштай ямар ч үс эхлээд мэдрэлийн эмчт үзүүлчих. За шаардлагатай гэвэл хоёлаа барай ихэд боломжтой гихчлэгч жишээний. Тэгэхээр нөгөө нэг одоо хүчил төрөгчийн дутагдaltaй одоо бүтэлттэй төрсөн тий энэ төр хүүхдүүд бол яг барай хийлгэхэд ер нь тунд тохиромжтой шүү. За барайныхаа хажуугаар бас нөгөө яриад байгаа усан эмчилгээ. Тийм усан эмчилгээ бас их чухал эдэн шүү. Хүүхдээ зөв усанд оруулаад тий. За гэрийн нөхцөлдөө нөгөө гоё спад оруулаад гэрийн нөхцөлд спад оруулахаар нөгөө өвчлөл гэдэг юм чинь тий гадуур дотор төгжрэлт хүүхдээ авч явах олон нийтийн газраар явахаар бас нөгөө өвчлөл өртөмтгий хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө аль болох өөртөө боломжтой талаас нь гэртээ сайхан спад оруулаад өөрөө сайхан асраа сурч. Тэгэх юм бол хүүхд ерөөсөө зовхон байхгүй. Тархлаа нь анханасаа л зөв усраа сурцсан хүүхдийн тархлаа маш хурдан сэргдэг. Маш хурдан сайжирдаг байхгүй. Та бас яг энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд яг энэ барайтай холбоотой тийм ялангуяа хүүхдийн барайтай холбоотой түгээмэл одоо нийгэмд байдаг нэг юм буруу ойлголт таны бас хардаг зүйл байдгүй. Одоо жоохон энэ тал дээр л буруу ингээд ойлгоод байндаа бол ингэчүүл гэдэг ч юм уу тийм. Алтаатай ойлголт, зөрүүтэй ойлголт тийм. Тэгээ нийтэд нэг иймнийг нь хилээд өгчихийнсэн ч гэдэг юм уу зүйл байдаг болов уу? Яг одоо ингээд нөгөө нэг миний нөгөө түрүүний хилээд байгаа юм л тэр ахгүй юу? Эхлээд мэргэжлийн эмчит үзүүлчихье гэдэг байгаа чинь л тэр. Тийм. Тэгэхгүй ингээд манайхан ч өөрсдөө амар онцлол тий. Тэгэл одоо жишээ нь булчингийн сулралтай ах чинь чангаралтай байна гэл бариулах жишээний бас тохиолдлууд байна. Тэгээд л ер нь айгуу тиймэрхүү тохиолдлууд байд юм аа. Тийм учраас харин эхлээл нөгөө мэргэжлийн эмчит үзүүлээ сайхан зөвлөгөө аваад яг тэрнийхээ дагуу ингээд хамтраал цаашаа явчихаар айгүй амар идэг. Яг нөгөө мэргэжлийн одоо эмчит эхэлж үзүүлээд ямар симптом шинж тэмдэгтэй байна. Энийг хэрхэн барай цэцэлтэйгээ хорс одоо авсрах тий. Одоо ингэдэг байхгүй. Одоо нөгөө нэг эмчтээ үзүүлчихлээ шүү дээ тий. Тэгээл нөгөө би одоо эхний өдөр ингээд тэр айлд очингууд за ингээд байрахаар хүүхд маань нэлээд асуудалтай магадгүй нөгөө дам барайгаар биш эмийн эмчилгээтэй хавсрах тохиолдол бас байдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө мэдрэлийн эмчтнийг үзүүлчихээрэй гэхээр янагч хаана үзүүлэх яах вэ хөө гэх жишээний тий. Тэгэл за ер нь би болохоор нөгөө зөвлөдөг нь ихэнлэхсийг л ихэнлэхстай ингээд очиод үзүүлчихээ мэдээ. Тэгээд ямархуу яваад хоёлаа эргээд ивэ гэл тэгэл тэнгуут нөгөө хүүхд маань эмийн эмчилгээ хавсрах жишээний хүүхд байдаг тий. Тэгээ эмийн эмчилгээ бариадсал хавсарч иж илүү хурдан үр дүнгөө өгдөг жишээний тийм тохиолдлууд бас аяг байдаг. Нэг сонирхолтой асуулт асууж байгаа. Та ер нь ойролцоогоор хідэн одоо хүүхдэд барай хийсэн бол тэр ер нь тоо гаргаж хийсэн бол нөгөө бүр тоо гаргаж аяг асуудаг аахгүй юу? Та ер нь ойролцоогоор хідэн хүүхэд барьсан гэл тэгдээ. Ер нь бол тоогоо алдсан л та. Одоо ерөөхдөө нөгөө 7 хоногийн гэхдээ би саяхнаас л 7 хоногийн 5 өдрөөр ажилтдаг болж байгаа. Өмнө нь болохоор өмнөх жилүүдэд дандаа 10 хоногоор явдаг гэсэн. Ингээд нэг амралтгүй ажилтдаг байсан байхгүй юу. Тэгээ сүүлдээ жоохон нэг эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэгээд нэгтгээс тавтах гэдэг ядаж нэг хагас амтсанд амраад хүүхдүүдтэй бас цаг зав гарахгүй л нэхэр болохгүй болчихжээ. Тэгээ яг нэгтгээс тавтах гэдэг явдаг. Тэгээл нөгөө өдөрт болохоор одоо замын төгжрөл юмнаас болоод нэг 8-аас 10 хүүхэд. За хамгийн ихтэй 10 хүүхэд л барьж амжина. Тэгэл
ер нь 8 хүүхэд энэ төр барих жишээ нь. Би нөгөө гол нь айлуудаар явж дандаа VIP нөгөө гэрт нь очиж үйлчилдэг баг. Зөв. Та бас бидэнд өөрийнхөө одоо туршлагаас гэхүү тийм яг энэ олон жилүүдэд бариад үр дүнтэй болсон бас кейсүүдээс хуваалцах боломжтой юу? Үзэгчид маань бас сонирхолтой байгаа болов уу гэж бас бодож байна. За зөндөө кейсүүд байгаа. Амар хөөрхөн штеп. Одоо ингээл нөгөө нэг бүр ботхоор ингээ хайр үрээдэг байхгүй амар хөөрхөн ингээл нөгөө 51 хоногтой амар юутай нөгөө хүчил төрөгчийн дутагдaltaй тэг бүтэлттэй ингээл их рүү хүртэл аяг байдаг. Тэгэл яана энэ хэд манд гэл нөгөө дотроо бодож байгаа шүү дээ. Тэгтээ тухайн ээжд юусээ илэрхийлж болохгүй яа гэвэл тэрээ сэтгэлсэн намаа шүнд байгаа шүү дээ. Тэгэл дотроо өөр өөртөө баг бясалгал хийж байгаа юм шиг заа. Ийм минь хөрх юм сайхан болно хоёлаа гэлтэй. Дотроо нөгөө ниратай чи би өөр яриад байгаа ш. Тэгэл зүгээрээ мэдээ хүүхэд нь сайхан болно гэлтэй. Тэгэл ярьж исэн хүүхэд маань одоо нөгөө хоёр маань ингээл 5 нас хүрсэн. Амар хөрхөн зүгээр ингээл шулганаа тий сургуульд орох гал одоо хүртэл байруулдаг. Тэгэл нөгөө нэг очоод яхаар зөндөө том болчихсон. Тэгэл нөгөө охин нь гэхэд хүү ах хоёр ахгүй. Тэгэл охин нь гэхэд бүр ингээ намайг дуурайдаг болсон. Намайг надаар ирүүлэл бариулсан өдрийнхөө маргаашнаас нь оройноос нэхлээ шууд аавгаа барьдаг гэж. Тэгээ миний бүр тэр үйлдэлийг бүр амар мэддэг. Намайг орж ирээд би цүнхээ аваад яг хажуудаа тавиад тос юмнуудаа гаргаад ингээ суудаг модгийг тэр ингээ нэг бүрчлэн дуурайж ин гэдэг юм чи. Их чи таныг явсны дараа ингээ яг нэг цүнхэнд нэг юм тос хийцэн хурж ирэнгүүтээ аавгаа ирээ массажлж ин гэж байгаа байхгүй. Тэгэл тиймэрхүү кейсүүд амар их байна. За тэгэл нөгөө түрүүний яриадсан 7 сартаа хэрнээ толгоогоо даахгүй тэр хүүхэд байсан. Тэгэл яг 10 хоногийн хугацаанд бариад 8 дахь хоног дээр нь илүү орсон ч нөгөө хүчтэй нэр шуутлаг толгоогоо таацсан байсан. Ямар хөөрхийн би чи нэрээ гэл бүр амар хайр урж байгаа юм чинь. Тэгэл нөгөө зарим нь болохоор ихчээ одоо нэг 21 хоногийн дараа төрсөдөр нь болох гээд нэг нас хүрэх гэж байна. Бас нөгөө багасаа бариулсан шүү дээ. Тэнгүүд одоо гяс хөлд оруулчмаар байна. Жишээний юу амар амрын яриад байгаа юм бэ гэх тээ. Юу яриад байгаа юм бэ? Үгүй ээ угаасаа танаар бариулсны дараа тийм толгоогоо даадгүй чинь даагаад өнхөрдгөө өнхрөөл мөлхөөл явцдаг. Тэгээ одоо манай хөлт бол өстө баталгаатай таны байсан дараа шууд хөлд орно гэдэг байхгүй. Юу яриад байгаа. За арай гэдэг. Үгүй ээ ихчээ бариулъя гэл. Тэгэл нөгөө барьж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө төрсөн өдрийнхөө бичлэг зураг явуулдаг заяа. Хөлд орсон штэ ана. Тэгээд тийм ч вау нэрээ тийм бэ те. Тийм мэдрэмж хүртэл их сонин бас тохиолдод их болж ижээ тийм амар хөөрхөн. Яг нөгөө нэг хөлд орсон одоо нөгөө дутуу төрсөн тэр хүүхдүүд шүү дээ те. Тэгэл тэд нар маань жоохон хөвчлэн жоохон хоцорч гол гэдэг байхгүй. Тэгэл нөгөө бариулаад хөдөө мөдөө явцсан гадагшаа матгшаа явцсан гот чи ингээд хараана хөлд орсон штэ гэл амар хөрхөө зү. Тэг бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй таны бас хэлмээрсэн зүйлс байна уу? Эцэг эхчүүдтэй зөвлөгөө олгоод бас тий яг хэлмээрсэн зүйлсийг магадгүй бит хоёр асуугаагүй зүйлээ та хэлж болно. За эцэг эхчүүд маань ерөнхийдөө яг нөгөө гэрийн нөхцөлд одоо нөгөө хүүхдүүдийнхаа тархалааг сайхан дэмжихийн тулд ерөөсөө асаргаа сувилгаагаа л сайн хийж байгаарай тий. Хүүхдтэй одоо нөгөө бага сартаагаас нь 6 сартаагаас эхлээд хүүхд нэмэлт хоолнд орлоо гэхэд шингийн имийг маш сайн уулгаа сургаарай. За мөн энэ өвлийн нөхцөлд болохоор нөгөө дан ус гэхээсээ илүү ясны шүл эдэн шүү дээ тий. Ясны шүлийг хүртэл шингийн имний оронд уулгаа сургачаарай. Нэг хідэн халбагыг шултгоо тий уулгаадах юм бол хүүхд чинь дотор эргэтэн тогтолцоонд маш хэрэгтэй. Тархлаа маш сайн дэмжин. За тэгээд нөгөө нэг орой эрт унтуулна. За нэг амар том асуудал нь одоо баг нөгөө хүн болгоны, эмчнэр болгоны те хилдэг болчихсон нэг зүйл дийлэгцнээс л хоол ойлгаарай. Тэр бүр амар том асуудал болсон. Одоо ингээд дийлэгцийг үзээр хагаад хилд орохгүй болсон тий. Манай хүүхд ерөөсөө хилд орохгүй юм үсэн гэлтийн тохиолдол амар ихэд байхгүй. Тэнгүүд нөгөө хүүхдийг ингээд ажиглаад ингээд харахаар ялцчихгүй дийлэгцэн амралт орсон. Тийм хүмүүс маш их байдаг болсон. Тэгэхээр хүүхдээ айл болох амьд харилцаа айгуу сайн үсгэрээ. Манай ээж аваад өөрсдөө нөх хүүхдийн хажууд дэлгэцийн хэрэглээг айгуу сайн хянаад тий хүүхдтэйгээ амьд харилцаа маш сайн үсгэж байгаарэ гэж зөвлөмөр энэ да. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авсан, цаг зав гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Хүүхдийн асаргаа тархлаажуулдаа хүүхдийн барай засалч болормайлаа. Таны ирээдүйн ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та нартай бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.